Үйл өөр гэдэг чинь зүгээр золиос байд юм бэ гэж ойлгосоо. Зүгээр л өөрөө нэг юм буруу хийчлээ. Одоо буруу хийсэн юм чи одоо би ирээдүйд их бах та энэ эргээд надаа ингэ нөлөөлчдөг байх та. Хүүхдүүд маань тэгж нөлөөлөх бах та. Одоо би яана гэсэн нэг ийм энергийн нэг юм үсгэрийг бий болгочихж байгаа байхгүй. Өөрөө болоод айцсаасаа болоод энэ энергийг ирээдүйд бий болгочихж байгаа. Энэ бол үйл өөр. Энэ хизэнээс эхэлсэн ийм ойлголт яваад ирсэн. Тэрийг мэдэхгүй шүү дээ хүмүүс чинь хизэнээс чинь ингээл ухаантай болоод бүр цаашлаа нэг би нэг илүү муу юм хийлгэхгүй төлөө чи ингээд ийм муу юм хийвэл эргээ чамд ингэж нөлөөлнө штэ гэдэг ойлголт бий болсноос хойш энэ үйл өөр гэдэг юм хүмүүст хэрэгжээд эхэлсэн юм байна. Тийм ойлголттой хүн болгон өөртөө үйл өөр дандаа ингээд автоматар угаасаа л ийм ойлголттой гар хүнцгтэй байгаа учраас автоматар энэ үйллийг энергийг өөр дөрөв дутчихдаг, ирээдүйдээ бий болгочдаг. Тэгээ энэ эсрэгээр ч юм уу энэ тэгээд нэг бодлын золиос аваад байгаа. Тэр золиос нь гэхдээ яаж хэлэгддэг вэ гэхээр одоо үед бид нэр ингээд тэртээ тэргүүлийн үйл өөр ингээд өчнөө олон мянган жил ингээд давтагдаад явсаар хагаад ирсэн одоо бид нэг хүн энд төрөлтэй ингээд зовлонтой амьдраад байгаа хүн чинь тэр үеийн өөр гэдэг энерги байсаар давтагцаар ирсэн учраас ингээд байж байгаа тийм. Тэнгүүд одоо энэ өнцгөөсөө ингээд эргээд харахад манай одоо өвөг эцэг юу гэдгийг одоо тэр удмын тэр хүмүүс маань их л зарим үед муу юм хийсэн учраас одоо бид нэр ингээ ийм үйл өөрт ингээ явж ийн гэдэг аль хэдийн өөрийгөө золиослцсон. Энэ золиосын сэтгэлгээ одоо бидний үед байгаад итгэх юм байна л да. Тэгээ тэр үеийн тэр хүмүүс чинь тэгээ явц учраас би одоо тэр үйл өөрийн ингээл бараг л яасан ягаагүй хийгээл явхаас ингээл үүрхэл юм бэ гэдэг бас яг бидний тийм сэтгэхгүй байна. Ингээд яг тийм.